За Монголын тамирчид Дакар ралли 2026 уралдаанд амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Мотоспортын Олимпикт 48 дахь удаагийн Дакар ралли 2026 уралдаан Сауди Араби улсад 14 хоногийн турш үргэлжилсэн. За уралдаанд Монгол улсын гавьяа тамирчин Халиун Болд олон улсын хэмжээний мастер мөрөн нар амжилттай оролцсон юм а. Тал нутгаас Дакар төслийн тамирчин Халиун Болд 13 гарааны нийлбэр дүнгээр нийт ангилалд 16-ад, ралли 2 ангилалд 6 дугаар байрт шалгарч шилдэг 20 тамирчны нэг боллоо. Мөн ралли 2 ангилалд анхудаа оролцогчдын дундаас шилдэг шин тамирчны 3 дугаар байрны цомын эзэн болж Монголын спортын төвхөнд шинэ хуудас нээснээр онцлог байсан юм а. Ингэснээр тэрээр Дакар раллигаас цом хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. За харин Дакар раллид 2 дахь удаага оролцсон олон улсын хэмжээний мастер мөрөн ерөнхий дүнгээр 20 ралли 2 ангилалдаа 19 дугаар байрт шалгарч уралдаанаа амжилттай өндөрлүүлсэн юм а. Мэдээж аавдаа маш их баярлалаа энэ спортоор хичээллүүлж маш их юм зааж өгсөн миний багш одоо ч багш байна. Тэгээд би одоо 4 настай мотоцикл онж ирсэн. Одоо бараг 34 жил мотоцикл онж ийн. Тэгээд өрөөлж миний багш байна. Тэгээд бидний бас одоо төлөвлөгөөгөөр сайхан яваад уралдааны сайхан дуусглаа. Байгаль цамуурын донцлог нь ямар вэ? За байгалийн хувьд гэх юм бол бид нар айгүй олон төрлийн нөхцөл байдалд оролцсон. Шуургатай, чулуутай, элстэй, элсэн дотор ихэд одоо халуун үүднээс өглөө орой гэл зөөлн өнгөнөөсөө шалтгаалаад элсэн хүртэл маш олон янз байна. Одоо энэ уралдаанд ороход миний хүүг дэмжиж тусалж ирсэн одоо шунглаа болон одоо бүх спонсор хийсэн бүх одоо ханд өгсөн бүх хүмүүстээ маш баярлалаа. Энэ радио телевизийн 14 хоног тасралтгүй дамжуулж ирсэн энэ хамт олонд баярлалаа. Одоо нийт телевиз үзсэн одоо дэмжигчтэй спортыг дэмжигч бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Манай энэ одоо тенгийн спортчин дэлхийн хэмжээнээс нэлээд хол тасархай байгаа гэж боддог байсан боловч одоо ер нь бол одоо маш ойрхон байна тийм. Манай залуучууд бол одоо энэ спортоор тууштай явах юм бол ийм амжилт төрж болох юм байна гэдэг одоо харууллаа гэж бодож байна. 25 оны 2 сард Эмиратад болсон Абу Дабигийн дэсэр челленж тэмцээнээс эхлээд манай төсөл хөдөлж ирсэн байгаа. Тэгээд өнгөрсөн жил бас 2 шиг ралли мотоцикл Монголд авчираад бэлтгэлээ хийгээд маш бага бэлтгэл хийсэн л дээ Монголд бол. Тэгээд дараад нь Мароккогийн ралли 10 сард болсон. Тэгээд ралли дэ Марокко гэдэг Абу Даби 2 маань хоёулаа дэлхийн цомын дэлхийн аваргын 2 гараа байдаг. Нийлбэр оноонд багтдаг. Тэгээд энэ 2 тэмцээнд оролцоод 25 онд 5 тэмцээнд оролцсон тамирчдын дунд одоо 2хан тэмцээнээр дэлхийн 113 тамирчнаас 13-т ирмэлэгцээ. Олон улсын Дакар ралли 2026 уралдаан энэ сарын 3-нд Сауди Араби улсад эхэлсэн. За ингээд нийт 318 экипаж 17-ны өдөр хүртэл нийт 8000 км замыг туулсан юм а. Энэ жил зохион байгуулагч алдарт элсэн зүйл махнаас татгалзаж Сауди Арабийн баруун төв хэсгийн чулуу хад асахтай маршрутыг сонгосон нь онцлог байсан юм. Ямар ч нөхцөл байдлыг тэсвэр хатуучлаараа туулах зан чанартай Монгол тамирчид дэлхийд үнэлэгдэх үнэлэмж улам бүр өссөөр байна.